10 жилийн дараа би 10 жилийн дараа би 10 жилийн дараа 10 жилийн дараа би 10 жилийн дараах би 10 жилийн дараа 10 жилийн дараа 10 жилийн дараа би за 10 жилийн дараа би За 10 жилийн дараа би 10 жилийн дараа би 10 жилийн дараа би 10 жилийн дараа 10 жилийн дараа би 10 жилийн дараа би 10 жилийн дараа би 10 жилийн дараа би за 10 жилийн дараа би 10 жилийн дараа за одоос 10 жилийн дараа би за 10 жилийн дараа би за 10 жилийн дараа би гоё өглөөс босдог яг 7 цаг унтаал босдог хүн болсон байна. Тэгээ гоё лабад ажиллаад машинтай ер нь амар гоё хүн болсон байх гэж найдаж байна. за би 10 жилийн дараа гоё мөнгө таах болоод гэр бүлтэй тэг болоод тэг 10 жилийн уулзтаараа тэг гоё ирэх баха. Би 10 жилийн дараа амар гоё сэтгэл зүйч ихч болсон байх бах. Тэгээд айгүй их мөнгөтэй. Тэгээд тэр мөнгөөрөө айгүй олон муур хүрчилж авна гэж боддгоо. Баярлалаа. 10 жилийн дараа гэвэл би сургуулаа хүссэн бодсон нэг сургуультаа орсон байгаа. Тэрээгээ ингээд төгссөн. Тэгээ бас ажлын байрны гарсан давхар өөрийнхөө боддог гэсэн бицгаа нэг бизнесээ хийн. Тэгээд бартендер бариста хийгээд өөрийн баартай болсон байж байгаа гэж бодож байна. Тэгээд бас хүн болгоны хүсдэг тийм нэг баян чингэлэг амьдралаар амьдэрсэн тийм ээж аваагаа баярлуулсан гоё охин болно байх баха гэж бодож байна. Игч болсон байна хаа гэж бодож байна. За 10 жилийн дараа би ямар тааш нэг компани захирал болсон явж байгаа хэрэг зав. Тэгээд хувьдаа нэлийн том байшинтай. Тэгээд тэр байшин гол нь би өөрөө барьсан. Тэгээд бас хэдэн машинтай. Тэгээд гол нь ингээд одоо нэлээх чөлөө цагтаа тэр чөлөө цагаараа ер нь гэр бүлтэй ер нь нэлээх цаг гаргадаг. Тэгээд ер нь тэгж амьдрын гэж боддог. За 10 жилийн дараах би зорилгодоо хүрсэн цагтаа болсон хүссэн мэргэжлэрээ хүссэн амьдралаараа амьдраад байж байна хаа. Тэгээ тэрийг 10 жилийн дараах надаас хараарэ. Би 10 жилийн дараа хүссэн мэргэжлээрээ сураад тэгээд төгсчгөөд хүссэн ажлаа хийж авах болно. Тэгээд бас ирээдүйн хантайгаа учирч гисэн тэгээд гэр бүл зохиожсэн байна хаа. Тэг. би одоо 10 жилийн дараа юу ч гэсэн их сургуулаа төгссөн гээд ажил амьдралаа зохицуулдаг тийм гэрээ эзэн хүн болох юм болоо. Тэгээд жоохон 10 жилийн дараа хэрэг хөгшөө ахнаар шиг гүцэл сууж магадгүй. Тэрэн дээрээ жоохон анхаарал гүцэл суухгүй хэлж байна. 10 жилийн дараа ер нь бол амжилттай явж байна хаа. 10 жилийн дараа би марафонуудын медалиудаа ингээд ханаараа дөрвөлгцэн. Тэгээд бас ингээд Герман ч юм уу өөр улсад ингээд гоё магистр, доктор дээр хамгаалж ирээд тийм хөдөө гоё юм лаборатори барьсан тийм хүн болноо. За 10 жилийн дараа би өөрийнхөө сонгосон хөөсөн карьерийнхаа яг эд оргил үйт нь явж явах. Тэгээ мэдээч хэрэг бас яг тэр үедээ нэг гэр бүл зохиох нэг тиймэрхүү хэмжээнд очсон байх гэж бодож байна. Тэгээ мэдээч хэрэг аав ээжийнхээ итгэлийг дагаад тэгээд ажил амьдраад явна. Тэгээ бас хоёр дүүгээ ер нь сайн хүмүүс ер нь мэдлэгтэй боловсралтай хүмүүс болгож өсгөөд тэгээ ер нь бол яг 10 жилийн дараа их юм бол карьерийнхаа эд оргил үед хийж үтэйг явж явах гаа гэж бодож байна. За 10 жилийн дараа би ингээд нэг Монголын хүмүүдлийн тийм хамгийн том эмж болоод тэгээд ийм Монгол ч юм уу ингээд улсууд ингээд өөнгсээ явуулаад тэгээд юу алх болно. Тэгээд амар тийм цэвэрхэн кул тийм амар ламагны онцон тийм амар тийм гоё Монголын амар хамгийн тийм гоё зүйл болно. Тэгээд та нар магадгүй ингээд ийм мэдээгээ ч юм уу сошиал медиас бол хуцаараа ингээд намайг авчаад манай 10 жилийн телефон биш тэгээд битгий хаваад би угаасаа ингээд тийм мэдж байгаа өстой баячна байгаагүй томхон дотоогоо тийм юм байсан. За 10 жилийн дараа бол би одоо яг сургуулаа төгсчихсөн нэг компанид одоо мэргэжлэрээ ажиллаад байж байгаа бах. Тэгээд 10 жилийн дараа одоо карьерд нэг айхтар өсгөж чадахгүй болохоор яг санхүүгийн эрхчлөөнд өсчээд одоо өөрийнхөө бизнесийг эрхэлнэ. Тэгээд нэг бизнестэй л явж явах бах. Нэг бизнес эхлүүлэх гээл тий. 10 жилийн дараа би 28 байна. 28 ихэр чинь их сургууль төгсөөд тэгээд цаашаа сураад ер нь хангалттай хугацаанд ирсэн гэсэн үг. Тэнгүүт тэр би тодорхой хэмжээний мөнгөтэй болсон байна. Тэгээд энэ тэр нугаас одоо байр машин савтай болсон байна гэж найдаж байна. Тэгээд хамаарцсан өөрх амжилттай явж байна. Тэгээд стар гэвэл аз жаргалтай байж байх гэж бодож байна. Найдаж байна. Өөр юм байхгүй. 10 жилийн дараа би өөрийгөө инженер болсон. Тэгээ Монголд амьдарч байгаагаар гэр бүл зохиогоод аавчтай тусдаа
Тэ өөрийнхөө орлогоор өөрөө болгоод амьдарч чаддаг нэг тийм гоё бүсгүй болцсноо төсөлж байна. За би 10 жилийн дараа болохоор өөрийгөө яг улаан өнгийн Porsche хожуулаад тэгээд компани руу явж байгаа гэж өөрийгөө төсөлж байна. Тэгээд манай компани болохоор ерөнхийдөө биоанагаахын инженерчлэлээр тогтдог. Тэгээд зөндөө олон хүмүүст яг амьдрахад нь туслаад тэгээд маш их аз жаргал бэлгэлж авах болно бид нарт. Жилийн дараа би сайхан сургуулаа төгсөөд ажил мэргэжлээ эзэмшээд тэ өөрийн гэсэн сайхан байр, машинтай болоод гэр бүлэрээ аз жаргалтай тэгэхээр амар амгалан тайван амьдарч явах байхаа. 10 жилийн дараа би мэргэжлээ эзэмшсэн, өөрийн гэсэн шүтний эмнэлгээ нээсэн, аав ээж гэр бүлтэйгээ зөндөө олон орноор аялаад амар амгалан тайван иш хүчээр дүр эмхтэй байна хаа. 10 жилийн дараа би ямар байх хүсэж байна вэ гэвэл баян л байх хүсэж байна. Тэгээд энэ дэрэнгээр аяллаа тэгээд энэ минийгээр хаяа маяа ирж ирдэг аа. Тийм ер нь явуулын. Тэгээд 10 жилийн дараа би эмч багш инженер болсон байх хаа. Тэгээд одоо нэг гоё газар ч амьдрнаа. 10 жилийн дараа өрөвхтдээ гэж ихсэн сайхан амьдрнаа. Ямартай ч их сургуулаа төгссөн. Тэгээд мэргэжлээдээ ирсэлсэн бас мөрөдлийнхөө гоё цуслангийн газартай тэгээд тийм гоё 2 давхар хаустай тэгээд тийм гоё ягаан өнгийн машин унтсан гоё ихч болсон явж байгаа хаа. Ажил амьдрал нь бүр нэлээд тогтцсон. Тэгээд нэлээд зан чанарын хувьд бол аливаа зүйлд илүү буур суурьтай ханддаг, нам тогтсон. За нэг тийм багш байна ах гэж бодож байна. За тэгээд ангийнхаа хүмүүсийг маш их хүлээх байх гэж бодож байна. 1 нь 2 нь 5-аараа 10-аараа 22-уулаа ороод ирвэл бүр бараг магнагаа гартал баярлах байх гэж бодож байна.